дээр нь тэнцээ хөрөнгө болцоо газрыг үл маргахчмаар дараа гэдэг имийг хуулиар хийчихэд өнөөдөр бид ард иргэдийнхээ төлөө юм хийж байна. Энэ үндсэн хуулийн зэс ард иргэдийнхээ эсрэг шийдвэр гаргаж байна. Энд та нар өнөөдөр 8% хүнтэй холбоотой юм харж байна уу? Энэ гарч байгаа шийдвэр дотор. Банкуд өөрсдийнхээ давуу эрхийг эвлээд 8% зээлийг олохгүй байх үндслээ манай цэцгийн шийдвэрээр дамжуулан өөртөө ашигтайгаар ингэж гутлаа тайлбар гаргахад зогсоох хэрэгтэй. Би яг банкуд гэж хэлээд өнөөдөр энэ санахуудаар гарч байгаа Монгол банкуудын холбооны тэргүүнд байж энэ банкуудын хэлж байгаа өмнөд нь бүгдийг бид нар бас их мэдээж ажиглаж байна. Цаана банкны эрх ашиг ерөөсөө хөндөгдөх юм байхгүй. Хохирох юм байхгүй. Шүүхээр хамтгаар яг банкуд шүүхээр одоо шат дарааллыг одоо цаг хугацааг шаарддаг, шат дарааллыг гаргадаг гэж байна. Эргэн хүчгсэн хэдэн шат дараалал шүүхээр яваад болоод байгаа юм тест. Ямар ялгаа байна? Тийм биз дээ. Шүүхийн зардал гэж нь эргэн хүчгсэн шүүхийн зардал төлдөг юм байна тест. Төлөөл явж банк ч гэсэн төлөөл яагаад болдгоо юм. Тэгэхээр энд ганцхан банкны тухай асуудал биш шүү. Барьцаалагч гэдэг бол өөр байгууллага хуулийн эдгээд хүн хинч байж болно. Гэдгийг л ойлгох хэрэгтэй байна. Тэгэхээр манай шийдвэр бол юу гэж гарсан гэхээр тэр үндслэл хэсгийг гаргадаа өөртөө үндслэл хэсэг. Төр яах гэж сууж байгаа. Төр нь хүний эрх эрхчлөлөөр хангуул хууль зүйн баталгааг бүрдүүлэх гэж сууж байгаа. Гэтэл хууль зүйн баталгаа нь хаана байна? Ямар ч хууль зүйн баталгаа байхгүй шүү. Эдийн засгийн баталгаа байхгүй шүү. Хүний газрын газар өмчлөх эрхийг аваачаад үл маргах журмаар дуу тогтолцоогаар оруулаа гэж хийж гарчин хүний эрхийг хангаж байгаа асуудал мөн үү? Энэ шудраг эсвэл энэ ариун эсвэл тэгэхээр энийг бас гэрээний чөлөөт байдлыг зарч. Гэрээний чөлөөт байдлыг зарч. Засаг сайн дураараа хийдэг болохоос хуульчлаар хуулиндаа банк хэрвээ үл маргах журмаар гэж тайлбар хийчих бол тэр үл маргах журмаар нь нөгөө зээлжүүлэгчтэй юм уу барьцаалагчтай та нар ганцраа зүгээр бодлохоор хийдэг. Тэгээ шүүхийн журмаар гэдгээ юу гэж тайлбарлаад байна вэ гэхээр натратын мэддэх үцэг шүүхийн захирамжаар баталгаажуулж байгаа шүүхийн журмаар гэж тайлбарлах гэдэг байгаа. Шүүхийн журам гэдэг чинь маргааныг шийдвэрлэх байгууллага үстэй шүү гэдэг чинь. Магадгүй банк хуу илүү тогтооцсон байна. Банк эсвэл хууль бусаар ингэсэн байна. Банкны одоо юу гэдэг холбоотой маргаантай асуудал гарвал тэр шүүх талах хэрэггүй болно дээ 30 жилийн дараа. Та үл маргах журмаар хийсэн чинь та ямар ч асуудал маахгүй. Магадгүй банк одоо ингээд зах зээлтэйгээ холбогдуулаад хүүгээ нэмнэ. Тэгээ үндэслэгөө хүү нэмээд авах гэдэг тэрээс маргалах та үл маргах журмаар гэсэн байна. 8% зээл болохоос засгийн газрын бодлогын асуудал. Засгийн газар бодлогоор дамжуулаад арилжааны банкуудад гэрээгээ байгуулаад тэр 8%-ийн зээлийг болох асуудлыг шийдвэрлэв. Бид иргэдийнхээ үндсэн суурь эрхийг хамгаалсан шүүхийн шийдвэр гарчихжээ. Бид нар хууль тогтоогч биш. Хууль тогтоогчийн алдаа зохицлыг бид нар засаж байгаа. Шүүхийн шийдвэрээр. Буруу гаргасан энэ заалтуудыг бид нар хүчингүй болгож байгаа. Тэгэхээр улсын хурал иргэдийнхээ эрх ашиг сонирхолд нийцүүлэн хууль ёсны дагуу үндсэн хуульд нийцүүлэн хууль тогтоогцоогоор иргэдийнхээ эрх ашиг сонирхлыг хамгаалах ёстой болов уу? Энэ хариуцлагын асуудлыг бол үндсэн хуулийн цэцүүлэх шүү. Үндсэн хуулийн цэцүүлэх шүүх шийдвэрээр гаргасан. Буруутай этгээдүүд ямар хариуцлага хүлээж юм бэ? Банкудад өнөөдөр яг ийм эрсдэл хүлээгээд ийм хохирол учраад ирсэн гэсэн асуудал байхгүй. Эцсийн шийдвэрээр гаргасан. Энэ шийдвэрийг эргэж харах боломжгүй. Хоёрдугаар банкуд хөрөнгөө шилжүүлснээр банкд эрсдлүүлэх гэдэг би сая хэллээ шүү дээ. Хөдлөх хөрөнгийн хувьд бол өөрөө машин барьцаа тавьсан байгуул машин чинь эрсдэлтэй олон амархан. Машин дараа нь хэн өмсөж байгаа өмсөгчийг олж тогтооход хэцүү дамжуулаад өгчих тийм биз дээ. Эрсдэлүүлэх магадлалтай. Тийм учраас эсвэл барьцаанд авч байгаа этгээд нь барьцаандаа өөрөө барьцдаг оруулахгүй байна. Эсвэл нөгөө этгээдтэй бас тодорхой гэрээ хэлцэл хийх замаараа өөрийг аюулгүй байж хангах юм хийж болдог. Харин үйл хөдлөх хөрөнгө гэдэг чинь би хэлээд байна шүү дээ. Өөр этгээд би энэ хажууд бүхэндээ би гашгаа худалдчихлаа гэхэд тэр байшин байж байгаа цагт банкнд эрсдэл учруулах. Банк намайг
тэрийг хийгүүжсэн. Байшингаа дагдаг байхгүй юу? Өөрчлөлт хөрөнгөө дагдгийн. Тэрнээс хүнээ дагддаг байхгүй юу гэж. Хүнээ дагаж өөр үсээ явдаггүй юм. Тэр байшин байж байгаа. Газар нь байгаа цаг банк тэр газраа дуудаг худалдаанд оруулсан, тэр байшингаа дуудаг худалдаанд оруулсан гэж юмар энэ асуудал шиг бүрэн ихтэй юм аа. Олцсон хэрэг авчихсан. За нэгдүгээр асуудлыг хариулъя. Нэгдүгээр асуудал дээр бол хэн худалдсан байгаас хамааран энэ хүн зээлийн үүргийг хүлээхгүй. Зээлээ би банктаа байгуулсан гэрэгээ би зээлийн үүргийг би өөрөө хүлээнэ. Барьцааны үүрэг болохоор энэ хүн чиглэж байгаа. Тэгэхээр энэ хүн төлбөрийн чадваргүй байсан ч гэсэн нөгөө барьцаалагдсан байшины нэг хүнд байгаа байхгүй. Тэгэхээр банк шууд цөөхөдний хэрэгсэл гаргаад барьцаалагдсан үүрэг болох тэр байшин дуудлага худалдаанд оруулъя. Ингээд банк хохирлгүй болъё гэдэг юм аа шүүх тандаж шүүх шийдвэр гаргаад дуудлага худалдаанд оруулаад нөгөө барьцаалсан байшин гэж худалдаад банкыг хохирлгүй болох болцоотой. Тийм учраас миний худалдаж авсан одоо надад чиглэсэн байр учраас би эндээс нүггүй гэж суугаад авах тохиолдол яах вэ? Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ёстой. Шүүхийн шийдвэрээр өөрөө анх тэр байшин худалдаж авахдаа үйл хөдлөх хөрөнгийн бүртгэлд очичоод энэ банкны барьцаал байгаа юм байна шүү гэдэг өөрөө мэдж байгаа худалдаж авч байгаа учраас тэр үүргийг өөрөө хүлээж байгаа. Тийм учраас тэр эсрэг тэр иргэн хүн үлээ банкныхаа өмнө. Энэ тул банкнд ирсэн бодлого юм. Тэр банкны зээлдэгч нарт ч юм уу банкны хадгаламж эзэмшигч нарт ямар нэгэн эрсдэл бий болохгүй гэж хэлдэг. Хоёр эцсийн нэрийн өмнөөс ирж ойрсон. Банкуудын одоо 8% зээл олгохыг эсэргүүцэж байгаа нэг эсэргүүцлийн хэлбэр нь манай цэцэн энэ гаргасан шийдвэрийг буйж өгсөн болоодаа гэж бодож байгаа. Тэрнээс энэ цэцэн шийдвэрийг ямар ч холбогдохгүй юм аа гэж би хэлдэг. Үнэхээр төрсөн нэг шийдвэр цэцээс гарчихсан юм чинь одоо банкуудын буруудын үйлээс навчсан дээрээс нь засгийн газар банкуудтай хамтарч 68 мянган хүүхдийн зээл гаргасан байна шүү. Тэгэхээр хариуцлага бол ямар нэгэн хүмүүс мэдэх ёстой. Тэр гаргасан гадна яах вэ? Дангийн зээл олох асуудлыг засгийн газар өөрөө хүлээж байгаа бол тэрийг ингээд банкуудтай байгуулсан ингээд журмынхаа дагуу энэ асуудлыг шийдэх ёстой болохоос биш. Энэ асуудлаас болоод 8% зээл бүтэхгүй болж байна гэдэг асуудал бол огтхол бүгдгүй маа. Энийг зүгээр дахимдуулаад байна гэдгийг би танарт хэлэх гээд оролцоод байна шүү дээ. Тэгээ энгийн үгээр танарт л ингэ тайлбарлах гэдэг шүү дээ. За. Ойлгомжтой болсон болов уу гэж бодчих. Би хуулийн хатуу хэлдэг хэрэгэлсэнгүй хов хүний өөрийн амьдрал дээр турж байгаа юмыг л танарт ойлгох гэж хэлж байгаа юм. Хэрвээ иргэн базар үндсэн хуулийн цэцэд өргөдөл гараагүй байсан бол энэ үйл хөдлөх хөрөнгийн тухай хууль яг энэ буудалтай чигээрээ хэрэгжих байсан. Хэвээрээ байна. Яагаад тэгэхээр үндсэн хуулийн цэц гагцхүү иргэдийн өргөдөл мэдээлэл эрх бүхий этгээдийн өсөлт гэж байна. Тэрэнд одоо үндсэн хуулийн цэцэд өсөлт гаргадаг тодорхой субъектууд байна шүү дээ. Жишээлбэл улсын дээд манай өсөлт гаргаж байгаа тийм ээ. Ерөнхийлөгч тийм ээ. Үндсэн хуулийн заасан тэр эрх бүхий субъектууд манай хандаж гаргаж байна. Улсын их хурл өсөлт гаргаж байна. Тэгэхээр тэргээр бид нар байгаа усна. Шүүх учраас шүүгч нь алаа өргөдөл мэдээлэл ирэхгүй бол шүүх өөрөө санаачлагаараа хэрэг үүсэхгүй шүү дээ. Тэр шиг бид нар өөрөө санаачлагаараа хэрэг үүсэхгүй. Тэгэхээр одоо зүйлээр процессон зээлийн одоо энэ тогтолцооч өөрөө үйл явдлын орчингүй болчиход байна гэсэн юм байна шүү дээ. Орчин байгаа. Орчин байна. Харин хуулийн бусад зүйл заалт нь бүгд хэвээрээ байж байна. Үйл хөдлөх хөрөнгийн барьцааны тухай хуулийн бүх зүйл заалтууд 44 дээр хэвээрээ байна. Тэгэхээр энэ заалтуудаас болоод энэ орчингүй боллоо гэдэг асуудал огт байхгүй. Ердийн журмаар банк барьцаалаад, үйл хөдлөх хөрөнгөө барьцаалаад, тэгээд зээлээ өгөөд, тэгээд нөгөө үйл хөдлөх хөрөнгөө дуудлага худалдаагаар шүүхийн журмаар оруулаад, чийдүүлээ шүүхээр яваад бүх хуулийн зүйл заалтууд байна. Энэ дээр бол хэрэгцээ орчингүй гэж би хэлэхгүй. Манай орхон захирал нөгөө ньюсгийн мен дээр өгсөн ярилцлаганд ингэж хэлсэн байна. Улсын хурал 97 хоног хэрвээ энэ асуудлыг дахин хэлэлцвэл бид 8%-ийн зээлийг олж хэлнэ юу. Тэгэхээр их хурал 97 хоногт яг энэ танай тогтоолыг хэлэлцэх юм уу? Эсвэл хуулиа эргэж чадах юм уу? Яг юу хийх? Ойлоо шинж. Их хурал юу ихийг би хэлж мэдэхгүй. Тэгэхээр өнөөдөр Монгол төрийг Монгол банк удирдаад энэ банкуудын холбоо удирдаад байгаа юм би бас ойлгохгүй. Өнөөдөр Монгол төр маань өөрөө засаг захиргааны төрийн эрх барих дээд байгууллага байдаг болов засгийн газар нь байдгийн болов энэ өөрийнхөө эрх хэмжээнийхээ асуудлуудыг шийдэж явах ёстой. Гэхдээ эрх хэмжээнийхээ асуудлыг шийдэхдээ гагцхүү үндсэн хууль захирагдаж шийдээсэй гэж би хэлэх гээд байна.
тэрнээс ш өнөөдөр ямар нэгэн банкуудын холбоо одоо нэг мэдээлэл гаргаад зөвлөмж өнөөдөр гаргасан зөвлөмж үндсэн хуулийн цэцэд одоо хаяглаад цэцгийн дараа амар санаа дараа санхүүгийн доктортой байдлын зөвлөмж гинэ. 2015 оны 11 сарын 30-ны өдөр дугаар 3 гэсэн ийм зөвлөмжийг тэгээд энэ юу гэхээр энэ үндсэн хуулийн шийдвэрээ 88 дахь долларын үндэслэлээр танилцаад одоо санхүүгийн доктортой байдалд үзүүлэх эрсдлийн талаар хэлцлээ байна. Тэгээ энэ одоо зөвлөлтөд байгаа учраас зүрх үр дагавартай байна. Тэгээ энийг одоо үндэсний аюулгүй байдлын зөвлөлт үндсэн хуулийн цэцэг хурал тусдас үргүүлэх гэсэн амгалан бүхий одоо зөвлөж өгч юм шиг та. Аль цагт ямар улс ямар тусгаар татсан бүрэн эрхтэй улс өнөөдөр шүүхийн шийдвэрт ингэ зөвлөмж өвчөө сууж байгаа юм байна гэдгийг би гайхаад байна. Өнөөдөр Монгол төлөв байна уу, толгой байна уу, энэ шүүх гэж байна уу гэдэг шиг. Бид нар үндсэн хуулиа хамгаалахгүй, иргэдийн эрхийг хамгаалахгүй бол энд суугаад яах юм? Бид нар энэ ингэж иргэдийн эрхийг хамгаалахын тулд энэ сууж байгаа гэж би өөрөө хувьдаа бодож байна. Миний ойн бодол шүү. Тэгэхээр өнөөдөр бидний гаргасан шүүхийн эцсийн шийдвэрийг зөвлөмж гэдэг юм гаргаж өгөө та нарыг шийдвэр эргэж чараа гэдэг. Ийм зөвлөмж гаргадаг төрийн байгууллага байх ёстой юу? Төрийн байгууллага шүүхийн шийдвэрийг өгдөг үгүй юу?